За намайг Батсүхийн Бэлгүн гэдэг. Би болохоор яг одоо Про театрт жүжигчин найруулагчаар. За тэгээд дээрээс нь бас Монгол Улсын хүүхэлдэйн театрт давхар жүжигчнээр ажиллаж байгаа. За тэгээд бас ерөн жүжигчнийхээ мэргэжлээр бас кинонд тоглодог тийм хүн байна. За миний баганаас их мал би Дархан хотод төрсөн. За тэгээд баганаасаа буюу 6-наас хүртэл Дарханд байгаа. Тэгээд 6 настай хотод орж ирж исэн. Тэгээд багадаа бол ам бүл манайх дөрвөлээ. Би дээрээ ганц ихчтэй аав ээж хоёртой хамт амьдардаг байсан. За эмээтэйгээ бас их ойрхон өссөн тийм хүүхэд. Манай эгч маань ер нь надаас жоохон нас жоохон нэлээд зөрүүтэй болохоор ер нь их ганцаараа тоглодог ч гэдэм үү. Тэгээ ялангуяа би одоо айгу санд яг хотод анх нүүж ирчээд би ингээд гэртээ ганцаараа үлдэх тохиолдлууд энэ айгу их байдаг байсан байхгүй. Тэр үедээ ингээд цонхоор их харах туртай хүүхэд байсан. Тэгээ 5 давхарт байсан. 5 давхраас ингээд цонхоор ингээд хүмүүсийн одоо аж амьдрал, машин тэрэг, богоон юу гэдэг те тэгж харах туртай хүүхэд байсан. Ер нь багасаа их сонирхолтой байсан юм шиг байгаа. Тэгээд манай аав ээж энэ намайг одоо юу гэдэг тэр киноны хэсэг тэр нэг юм жүжигний хэсэг мэсгийг аягүй сайн дуурайдаг байсан тэр гэл яриад идэг л да. Бүр бага насанд тэрийг би өөрөө сайн санддаг. Тэгээд яг өөрөө мэдсэн гэх юм бол дунд ангита 5 дугаар ангид лөө 6 дугаар ангид тухайн үед хүүхдийн кино найруулагч хин билээ дээ Дамдангуй баха Дамданд орж үлээд байдаг байсан. Тэгээд тэр хүний Монгол Ярлааш буюу Нарга гэдэг тийм цуврал явж ирсэн. Тэгээд тэрэнд нь одоо кастинг буюу ингээд хүүхдүүд шалгаруулж авнаа гэд. Тэгээд тэр үед ээж бүтээр зурагтаар тэрийг харчаад хамт очиод шалгаруулт өгөөд тэгээд тэнцээд нэг Нарганы одоо нэг Нарга буюу цувралын богино хэсэгтэр гол дүртэн тоглож ирсэн. Тэгээд тэр үеэс арай илүү сонирхолтой болж ирсэн баха. Тэгээд тэрний дараа нь сургууль дээрээ нөгөө нэг шинэ жилийн баяраар алиалагч хийгээл тэгэл тэрнээс шүлэг мүлэг уншиж эхлээд тэгээ бас ИБС 10 жилээ төгсгөхөө бас сүүлийн 3 жилд нь хүүхдийн ордонд Монголын хүүхдийн ордонд драмын дугууланд явж ирсэн. Тэгэл ер нь багаар ингээд сонирхол нэмэгдээл янз бүр хийх юм нэмэгдээл уран уншигч энэ төр болоод тэгж явж ирсэн. Оросд сургуульд тэнцсэн маань одоо миний хувьд бол их одоо аз завшаан тохиолдсон зүйл болсон л да. Ягаад тэгэхээр яг 10 жилээ төгсдөг жил хавар болоод за ер нь ингээд одоо ямар мэрэгжил сонгох уу, яах уу, ийх үү гэд одоо гэр бүл болгоно л ер нь тийм зүйл болдог шүү дээ 12 төгсөж байгаа хүүхэд те. Тэнгүүд манай гэр бүл бол бас болж исэн. За манай аав болохоор ялангуяа намайг ерөөсө урлагийн чиглэлээр явуулах сонирхолгүй шал өөр мэрэгжлэр одоо эдийн засагч энэ ч гэдэг юм уу, гайл майлч гэдэг юм уу, тийм тал руугаа сургах одоо бодолтой байсан. Тэр нь манай гэр бүлд бол аавын бодол их чухал л да. Тэгээ тэр үднээсээ би яг тийм мэрэгжилтэй болох маш магадлал өндөртэй байсан. Тэгэнгүүтлээ би болохоор өөрөө тухайн үедээ за сууист ч юм уу ингээ ер нь жүжигчнээ сурвал яадаг бол гэж дотор их боддог байсан юм. Тэгээд тэгж явж байгаад одоо санахад тухайн жилдээ 2010 оны 4 сар тухай яг хойшоо тэтгэлгээр Орос улбаны улсууд тэтгэлгээр ингээд 10 хүүхдийг ингээд одоо жүжигчнэр жүжигчин дундаа нарийн мэрэгсэн хүүхдийн театрын жүжигчнэр ингэж сургахаар явуулах гэж байна ингээд шалгаруулалт зарлж байна гэдэг зүйл яригадаад бас телевизээр ч үлээ ингээд гарч ирсэн. Тэгээд тухайн үед би ерөөсө гэрийнхэнд хэлэлгүйгээр найзуудтайгаа очиод тэр шалгалтанд ороод тэгээ явж явах дундаа шалгалт явж явах дундаа ээжид хэлчихэд аавд бит хийлээрээ гэдэг. Тэгэн гутлаа яг бүр хойшоо Орос улбаны улс руу ингээд явах нь тодорхой болоод тэнцсний дараа буюу баг сар 2 сар гарангийн дараачлаа баг 2 сарын дараа ахгүй шалгаруулалт нэлээд урт удаа явсан. Тэгэхэд яг хойшоо ингээ явахаар болцоо. Гэтэ ингээ тэтгэлгээр ингээ суралцахаар жүжигчнээр явахаар болсон гэж аавдаа хэлээд одоо нэгэсэнд аргагүй араанд хийжсэн гэх юм уу. Тэгж яг анх мэрэгчлээ сонгож хойшоо явжсэн. Хэлний бэрхшээл бол мэдээж байсан. Учир нь ихлээр бид нэр хэлний бэлтгэлгүй шууд сурсан юм. Манай ангийн багшаар одоо тухайн үед одоо томилогдчихсэн гэдэг юм. Манай ангийг авч ирсэн хүн яг одоо манай анги өөр Орос Монгол нийлсэн курс байсан байхгүй. Тийм учраас Орос Монгол нийлсэн курсыг ганцхан энэ багшд авч чадна гэд манай ангийн багшд өгчээсэн. Тэр үднээсээ бид нэр яг тухайн ангийн багш маань тэр жилд манайхыг авах хэрэгтэй болоо. Тэгээ бид нэр шууд хэлний бэлтгэлгүй шууд 1-р курсээс эхэлжсэн. Тэгээд миний хувьд болохоор 1-р ангида одоо энэ РЦК буюу Орсын шинжлэх ухааны соёлын төв дээр байдаг Кириллица гэдэг орос сургууль байдаг хгүй. Тэгээ 1-р ангида ганцхан жил тэр орос сургууль сурж ирсэн. Тэгээ тэрнээс хойш мэдээж яг олон жил өнгөрөө орос хэлээ мартцсан байсан. Гэхдээ бас нэг жоохон юм бас байсан юм шиг байгаа.
Тий. Эхний 1 жил энэ төр бол нэлээд хэцүү байсан. Тэгээ 2 дугаар курс энтрээс арай гайгүй учиртай болоо юмнуудаа ойлгодог болоод тэгж явж ирсэн. Ялгаа бол гаралгүй яхав. Тий, ер нь ялгаа бол маш их гарна. Бидэд чинхэд анх 1-дүгээрт хэлгүй шахав очиж байгаа хүмүүс бид 10 дундаас манай даваас сүрэн ганцаархнаа ер нь бол одоо унган гэдэг юм багаас орс сургууль сурж исэн болохоор орсэлтэй байсан. Тэгээ бидэд их тус болно чаас. Тэгэнгүүт л бид нөгөөдөөс ч юм болохоор яг орс хэлтэй. Тэгээд ялангуяа эхний 1-2 курс, 1-2 дугаар курст харагдажсэн аягүй том ялгаа гэх юм бол орс хүүхдүүд багаасаа аягүй их секц дугуулангаар явсан байдаг байсан. Би бэлтрийн өвч тэр спортоор хичээлдэг байсан ч гэдэг юм уу. Тэгээд за хин нэг нь одоо дуулаачийн дугуулан ямар нэг хөгжмийн те гэх мэтлээ аягүй бол нэм секс дугуулангаар явж одоо ингээд өөрийн гэсэн давуу талуудтай болсон хүүхдүүд аягүй их байдаг байсан. Бид хэдий ч үед яг ингээд тухайн үеийн ч тийм юм уу ер нь ихэнх нь л нэг бол тэгэл 10 жилд нэг сургуулийн бус цаг хичээлийн бус цагаар бол нэг өстой нэг лааз шиг л гэдэг шиг л те. Тэгэл баг гадуур дими тэмдэг ч юм ер нь тийм секс дугуул их багтай байсан хүүхдүүд тэгж ер нь санагдчихсан. Одоо бол харьцангуй харж байхад бол хүүхдүүд аягүй их бас янз бүрийн секс дугуулангаар явдаг болсон. Тэр нь аягүй их зөв гэж бол миний хувьд санагдаж байгаа. Нөгөө талаасаа өөр нэг ялгаа гэх юм бол одоо орсуудын хувьд хэд аягүй ингээд юу гэдэг одоо багасаа ингээд нийгэмшсэн ч юм уу те тийм хүүхдүүд байнгут л одоо ер нь юу гэж хэлмээр юм бэ? Нэг талаасаа нэг нөгөө ихэд манай ангийн багш хэлдэг байсан байхгүй ингээд монголчууд ингээд аягүй өөр байгаа нь эднэр ингээд байглаасаа ингээд юм төрмөл заяагдсан ингээд юм авьяастай хүмүүсээ гэж хэлдэг байсан байхгүй. Тэр нь одоо юу юм гэхээр ямар нэг одоо ингээд уран чадвараа итүүд мэтүүд юм хийхэд бид хэд ингээд нэг талаараа сул талтай ч гэсэндээ нөгөө талаараа давуу тал нь ингээд цаанаасаа ингээд одоо юу гэдэг одоо жүжиглэгч гэх юм уу ингээд байглаасаа юм төрсэн нэг тийм юм байгаад байна байдгаа гэж багш аягүй хэлдэг байсан. Тэгээ тэр манаас аягүй их давуу тал болсон байх гэж боддог. Хөөст зөндөөч чанартай. Одоо Оросд жишээ нь манай сургууль гэхэд яг хичээлийн систем нь яаж явдгийг гэхээр 7 хоногийн 6 өдрөөр хичээлдэг. Яг хичээлийн хуваар. Тэнгүүтлээ хичээлийн хуваар буюу одоо расписан дээр 7 хоногийн 6 өдөр өдрийн 7 партай байдаг байхгүй. Тэгээ өдрийн 7 пар гэдэг нь өглөө 9:30-аас илүү 9-өөс л орой 10:30 хүртэл 22:30 хүртэл гэсэн үг. Юусэн бүтэн юм бүр юм програмтай байдаг. Тэгээд энэний бол мэдээж ихэнх цаг нь одоо жүжигчний уран чадварын цаг байдаг. Зарим дахид хичээлүүд дээр одоо юу гэдэг юм багш нарын заримдаа энэ цагууд дээр өөрсдөө бие дааж бэлдэх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ үднээсээ бид нар бол ер нь бүр ёстой нэг орондоо орох завгүй гэдэг шиг бүр тэр тэгж явдаг гэсэн. 10:30-д хичээл дуусч хахад шууд сургууль хааж идэг. Тэгэл удахгүй метро хаана гээл гэрлүүгээ маш их яарч яваал гэртээ очиад нэг хальт юм идсэн болоод дахиад юмаа бэлддэг. Тэгэл шөнө 2 3 4 хүртэл юмаа бэлдэж байгаа л тэгэл өглөө эрт босоод дахиад метро гээл те. Тэгээд бүтэн сайн өдөр нь ганц сул өдөр байдаг ч гэсэндээ бүтэн сайн өдөр бид нар ер нь 4 жилийн турш амарч исэн өдөр маш ховор. Яг тэгэхээр дахиад бас юмаа бэлдэх хэрэгтэй байдаг учраас. Тэгээ ер нь тимийг ачааллынхаа үүднээс заримдаа бол өстой ядарч байгаач мэдэхгүй явдаг байсан. Заримдаа бол яг ингээл иймэрхүү байдлаас олж аягүй шантардаг байсан. Одоо юу гэдэг мэрэгжил тал дээр ч юм уу. Одоо миний хувьд гэхэд одоо жоохон сонсгол муутай хүүхэд байсан. Тэгээ тэр үднээсээ ер нь янз бүрийн тал дээр бас ингээд сэтгэлээр ундаг ч юм уу. Мэдээж зөндөө байсан тийм тохиолдлууд. Тэгээ тэр болгонд бид нараас харуулаа монголчуудаар байсан болохоор бие бинийгээ дэмжих те сэтгэлийн дэм өгөх те тийм зүйлсэд байсан. Манай ангийн багш бас ер нь бидэд ялангуяа монголчуудтай их хайртай байдаг гэсэн. Бидэд яг уг нь бол үндсэндээ одоо юу гэдэг манай улсаас одоо бид нарыг ингээд шалгаж томилж гэдэг юм одоо баг томилж явуулаад тэгээ бид нар Орос улбаны ерөнхийдөө Путиний тэтгэлгээр ингээд хоёр улсын ер нь хамтын ажиллагаар бид нар ингээд гэрээгээр тэтгэлэгтээ сурсан хүүхдүүд ахгүй хүмүүс. Тэнгүүтлээ бид тухайн үед явахынхаа өмнө соёлын яамтай одоо бид нарыг явуулж ирсэн соёлын яамтай гэрээ хийжсэн бүр. Тэр гэрээн дээр юу гэж заажсэн бэ гэхээр бид нэр төгсөж ирсний дараа 4-5 жил улсын хүүхэлдэйн театртаа ингээд ажиллах ёстой гэдэг. Одоо ер нь бидний одоо улс биднийг явуулсан зорилго нь бол улсын хүүхэлдэйн театрыг хөгжүүлэх зорилгоор ингээд одоо группээр 10 хүүхдийг явуулжсэн гэсэн үг юм. За тэгээд бид нэр төгсөөд ирсэн 2014 онд төгсөж ирээд тухайн үед болохоор манай хүүхэлдэйн театрын захирлаар нь цоодлын хулангуй байсан. Тэгээд яг төгсөж ирэхэд
нэг асуудал юу байсан бэ гэхээр бидний оронтоо батлагдаагүй байсан. За одоо тухайн үед би одоо миний санахаар Хүүхэлдэйн театр маань 30 орчим уран бүтээлчтэй уран бүтээлч гэдэг нийт албаа агчид нэг тоон 30 орчим байсан билүү дээ. Тэнгүүт л одоо манай нөгөө нэг улсын бодлого шийдвэрч ер нь ингээд нэг жоохон ингээд хойшоо татаастайч гэдэг юм жоохон тим яваад байдаг. Тэгээд тэр үедээ бол ерөөсөө бидний оронтоо батлагдаагүй байсан. Тэгээд биднийг ирэхэд 9 сарын 1-нд манай хулан захирлахаараа тухайн үед тэгжсэн. За ингээд дээшээ доошоо гэдэг юм ингээ яам амтай ярьж байгаа. Та хэд юм оронтоо авахгүй батлагднаа. Ирэх оны буюу 15 оны 1 сарын 1-ээс батлагднаа. Та хэд маань театртаа одоо нөгөө нэг дагалдан жүжигчингээр энэ хугацаанд ингээд цалингүй ажиллаа. Тэгээ бид нар ер нь цалингүй шахуугаар нэг 4 сар ажиллаж ирсэн тухайн үедээ. Тэгээ 15 оны 1 сарын 1 болсон. Оронтоо батлагдаагүй. Тэгээ ер нь бид хэд Хүүхэлдэйн театраас гарцээ. Гараад ер нь тэгээ тэндээс бас нэлээд тал тийшээ саасан. Тухайн үедээ 5 буюу манай 4-өөс надад бид тавуулаа улаан өд рүү жүжигчнэр явж ирсэн. Улаан өдийн театр ус тухайн үед урилга ирж ирсэн байхгүй ингээд танахаас 5 хүний авмаарана энэний 5-ыг авъя гэдэг. Тэгээд тал тийшээ ер нь тарцгаагаад тэрнээс хойш буюу одоо 4 жилийн өмнө 21 оны намар одоо яг манай ангийн 5 6 нөхдүүд нийлээд 21 он хүртэл манай хэд маань үргэлжлүүлээд улаан үдтэй ажиллаж исэн, Москвад ажиллаж исэн, Санктад ажиллаж исэн ингээд янз бүрийн театруудад жүжигчнэр, найруулагчаар зарим нь гидст за эсвэл улаан үдийн өрөнд орны урлагийг сургууль гэх мэтчлэн ингээд мэрэгжил дээшлүүлээд найруулагчаар сурхан сураад ажиллаад ингээд ер нь төгссөнөөс хойш 7 жилийн дараа бид нэр за ингээд төгсөөд 7 8 жил боллоо. Мэргэжлийн эзэмшснээс гадна нэлээд бас туршлага хуримтлууллаа. Одоо ер нь яг бид нэг оюутан цагтаа ярьж ирсэн өөрсдийн театр гэж бас нэг мөрөөдөл ярьдаг гэсэн тэрийг хийх цаг нь одоо ер нь ирж байгаа юм шүү дээ, ирж гинэ гэд. Тэгээд 2021 онд манай ангийн 5 6 нөхдүүд нийлээд Про театр гэдэг энэ театраа анх үүсгэн байгуулж исэн төвхтэй юм байна. Нэг хүүхд төрхөөр будаанд нэр шигшдэг шиг юм баг болсон л та. Тухайд бас театраа нэр бол мэдээж айгүй чухал хүн болгоны одоо юу гэдэг нүдэнд хамгийн түрүүнд харагдаж зүйл учраас тэгээд бидэд хамгийн анх нуулгүй хэлэхэд гэр театр гэж бас нэр бодож ирсэн. Тэрэн дээрээс айгүй гэр театр гэж нэрлэе гэж бодож ирсэн боловч гэр гэдэг юм уу ер нь гэр гэдэг нэршилтэй урлагийн айгүй олон бас байгууллагууд байд юм байлээ. Тэгээд бид нар тэр үднээсээ заа бас тийм юм байна гэд. Тэгээд олон нэрнүүд дундаасаа Про театрыг сонгосон юм. Сонгосон шалтгаан гэвэл Про гэдэг үг маань өөрөө юм давхар утгатай байсан. За нэгт одоо юу гэдэг манайхны хараад мэдж байгаа Про буюу профешнл мэрэгжлийн гэдэг утга. Нөгөө талаасаа Про гэдэг үг нь болохоор орос үг байхгүй юу? Про гэдэг нь орсоор үгж байгаа юм болохоор тухай гэсэн үг юм. Одоо жишээр театрын тухай гэх юм бол Про театр гэхээр театрын тухай гэдэг нэртэй болчих واخгүй. Тэгээ тэр үднээсээ бид нар ер нь театрын тухай юм хийдэг, театрын тухай юм ярьдаг ийм хүмүүсээ гэдэг үднээс аяга бас юм гоё даруухан мөртлөө гоё нэр юм шиг санагдаад тэгээ бид нар ер нь энэ давхар утгатай гэсэн үднээсээ Про театр гэдэг нэрийг сонгож өгч ирсэн. Хамгийн анхных нь болохоор бидэд Эрцэнката бүр одоо гэрээ хийгээгүй Эрцэнката ирээгүй байхдаа бүр хийжсэн жүжиг. Тэр жүжиг маань болохоор эрхийн мэргэний одоо домог үлгэрээс сэтвэлсэн тийм жүжиг юм. Тэгээ энэ жүжигийг хийсэн зорилго нь гэх юм бол бид нэр шууд фестивал руу явах зорилготой хийжсэн. Одоо бидний юу гэдэг хамтарч ажиллаж исэн ч гэдэг юм уу одоо Москва хотын Төв улсын Хүүхэлдэйн театр гэж байдаг байхгүй юу. Тэгээ тэнд ингээд за эх жилийн тэдэн сард ингээд фестивал болох гэж байгаа гэсэн тэдэн сарын тэдэн хүртэл ингээд одоо жүжигүүдийн саналуудыг хүлээж авна гэсэн юмыг бид нэр мэдээллийг харангуутлаа. За энэ бол айгүй нэр хүндтэй том фестивал байна. Бид нэр энд ингээд зориулж уран бүтээл хийя гэдэг. Манай хамгийн анхны жүжиг маань болохоор тэрэн зориулсан тийм фестивалийн зориулттай жүжиг байсан. Тэр нь болохоор эрхийн мэргэний үлгэрээр хийгээд жүжиг маань болохоор юм
аяллаа зориулттай буюу юм том асар дотор тоглогддог. Тэгээ асраа яг майхан шиг бид нар хураагаад нэг чемодан тийгээл ингээл манай асар. Тэгэл дахиад нэг 2 чемодан манай жүжигийн хүүхэлтэй хувц сэргэлэн ороод ингээл 3 4 чемодан бариад очиод тоглодог. Тэгээд тоглох нь ч ерөөсө 4 уран бүтээлч тоглодог, нэг найруулагч та ингээл 5 6 нь очиод тоглодог тийм жүжиг байсан. Тэгээд тэр жүжигийнхаа ачаар бас бид нэр фестивалда аягүй амжилттай оролцоод тэгээд тэр жүжигийнхаа ачаар бид нэр бас ингээд Эрцэнкатай одоо Москвагаас энэ төр бүр ингэж холбогдоод тэгж явж исэн бас манай анхны тийм жүжиг байна. За тэгээд тэрнээс хойшоо гэх юм бол нийт өнөөдрийг хүртэл одоо нийт 8 уран бүтээл гаргасан байна. Тэгээ түрүү хэлжсэн манай театр про театр маань болохоор хүүхэд гэр бүл рүү чиглэсэн, насан туршид зэрэг чиглэсэн аль аль уран бүтээлийг ингэж хошуулж явахыг хичээдэг. Яагаад гэвэл бидний бас нэг зорилго бол одоо театрын үзэгчийг багаас нь бэлдэх, тийм ээ. Хүүхдүүдэд багаас нь театраар боловсрал, тийм ээ, мэдлэг, одоо гоо зүйн мэдрэмж боловсрал гэх юм уу тэр зүйлсүүдийг олгох тийм зорилготой байдаг учраас ер нь хүүхдийн уран бүтээлийг бас хаягдуулахгүй давхар хийж явдаг. Бид нөгөө нэг яг оюутан цагаас ингээ нэг анги байгаад байнга ингээл хамт юм хийгээс сурцсан болохоор ер нь бол бас харьцангуй гайгүй байдаг бие биентэйгээ ойлголцоход бие биенийг мэддэг учраас. За тэнгуүтлаа уран бүтээл тал дээр болохоор одоо ингэдэй про театрын хувьд одоо яг манай ангийн 5 хүүхэд надтай нийлсэн 5 хүүхэд бид 5 болохоор одоо театрынхаа уран сайхны зөвлөл гэж явдээ. Тэнгуүтлаа бид 5 болохоор ингээд ер нь суужгаад төлөвлөгөөнүүдээ буюу одоо про театрын репертуар буюу про театрын одоо хуваарьт ийм жүжиг байх ёстой, ийм жүжиг ирээдүйд тоглоно гэсэн ер нь одоо хуваар байдаг, төлөвлөгөө байдаг. Одоо уртын төлөвлөгөө, хитийн төлөвлөгөө гэх юм уу тийм ээ. Тэгээд энэ жүжигүүдээсээ бид нар харж байгаа. За ирэх намар энийг хийя, ирэх хавар энийг хийя. Одоо хүүхдэд зориулсан уран бүтээл тэрийг хийя гэдэг ер нь ингээд олонхын сандараа шийдээ явдаг. За тэгээд магадгүй нэг уран бүтээлийг сонголоо. Тэр уран бүтээл дээр бас хэн найруулагч байх вэ гэдгийг бид нараас олонхын сандараа шийдвэрлэнэ. Тэр тухайн саналаа аваад найруулагч болцсон хүн маань бол тухайн уран бүтээл дээр бол одоо ер нь бол илүү их мэдлэлтэй явдаг гэсэн үг. Тий. Яг л бид нар ингээд найруулагчтай чөлөөтэй юм хийлгүүлэхийн тулд найруулагчд илүү их мэдлэг өгж байгаа. Гэхдээ зөвхөн одоо тэглээгээд найруулагч бүх санаагаа гаргаад найруулагч бүх юмаа ингээд найруулаад бидний зөвхөн жүжиглэх ёстой гэсэн үг бол ерөөсөө биш. Бид 5 өөрсдөө ч тэр одоо манай про театрын залуу уран бүтээлчид ч тэр нийлээд одоо жүжиг зохиох процесс дундаа болохоор бидний бүгдээрээ хөвчлэн хамт зохиолцдог л доо. Энэ дээр ингүүл зүгээр юм шүү. Энэ дээр одоо ийм санаа байна ч гэдэг юм. Одоо манай энемтгийн хүн дээр ихэд ингээд хойдлын заадныг хөшгийг ингээд хувцсаар шийдъя тий. Энэ жүжиг энэ хэсэг дээр нь ингээд толь бариад ингэж толтой харьцаач гэдэг юм уу. Ийм зүйлсүүдийг болохоор хөвчлэн ингээд олонний санаанд дундаас бас гарч ирдэг. Найруулагч бол мэдээж ерөөхдөө найруулад яг одоо бид нар бол ингээд жүжиглж байгаа үедээ бол ингээд энэ дотор нь байгаа шүү дээ. Найруулагч гэдэг хүний хамгийн чухал зүйл болохоор яг ингээд гаднаас нь хараад бүхлээр нь хараад энэ дээр нь тэр нь болохгүй ингээд тгий гэдэг зүйлсийг хийгээд явдаг гэсэн үг. Манай про театрын хувьд болохоор ер нь мэрэгжлийн яг театр гэдэг зүйл юу вэ гэхээр байнгын репертуартаа буюу байнгын жүжигүүдэд тоглож идэг. Нэг одоо юу гэдэг нэг шин жүжиг хийлээ гэж тэрийгэ зөндөө олон тоглоод болчих зүйл ерөөсөө биш. Тэр жүжигээ цаашдаа ч гэсэн байнгын тоглож явах одоо тийм бодлого баримталж явдаг гэсэн үг маань театрын үед. Тэр үднээсээ бид нэр ингээд жилд ер нь 1-2 шинэ уран бүтээлээр одоо репертуараа нэмж идэг, баяжуулж идэг. Тэгээд эргээд бид нэр одоо сезоны үеэр буюу хавар намны сезоноор жүжигүүдээ ингээд тойроод буцаад тоглоод явж идэг гэсэн үг юм. Манай энемтгийн хүн жүжиг маань болохоор бас тодорхой шалтгааны улмаас яг одоогийн байдлаар жил хагасын дараа дахин тоглогдож байгаа. Тэгээд энэ удаагийнх дээр бол бас ганц нэг уран бүтээлчд шинжлэгдсэн байгаа. Жишээ нь болохоор одоо манай бас нэг гол дүр Дэегийн дүрд өмнө Энэрл солинэргүүний ажилтан Энэрл маань тоглодог байсан. Яг одоо шинээр орж ирж байгаа нь болохоор залуу жүжигчин Ганди маань Дэегийн дүр дээр орж ир тоглож байгаа. За тэгээд докторийн дүр дээр бас шин залуу жүжигч орж ир тоглож байгаа. Манай Соломон маань гэх мэтчлэн тодорхой хэмжээний дөрүүдс нэлээд тэгж солигдож орж ирж байгаа. Тийм бас нэг дүр нь болохоор өмнө нөгөө Баркелфедрогийн дүр дээр манай итгэл маань тоглодог байсан. Тэгээд энэ удаа дээр маань болохоор манай бас ангийн найз солинэргийн найзлан лавга маань нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд айгүй онцлог зүйл нь юу вэ гэхээр энэ удаагийн 4 тоглолт маань 2 дээр нь итгэл Баркелфедро дээр,
хоёр дээр нь лавга Баркл Федерер гэдэг ингээ хоёр ороор ээлжиж тоглож байгаа бас нэг тийм сонирхолтой онцлог үйл явдал болж байгаа. Инэмтгийн хүн жүжиг маань болохоор манай Про театрын анхны одоо насан туршид тал руугаа чиглэсэн уран бүтээл. Анхны яг одоо драмын жүжиг хэлж болно. Тий. Тэгээ тэр үднээсээ анхнаа гэсэн үднээсээ бас бид нар нэлээд мэдээж ач холбогдол өгч ирсэн. Ер нь бүдэнд л ач холбогдол өгдөг л дөө. Гэтэ анхнаа гэсэн үднээс магадгүй тийм сэтгэл үлдсэн байж магадгүй юм байна тий. Нэлээд ач холбогдол өгж бид нар бас гадна дотны уран бүтээлчдийг урьж тийм ээ маш том багаар за тэгээд тухайн үед одоо яг намайг сэтэд бас багш байхад манай ахаа битүүрийн ангийн оюутнууд байсан. Оюутнууд маань энд одоо масс болж орж ирж тийм ээ. За өөр бас өөр мэрэгжлийн бас залуу уран бүтээлчдийг оруулж ирж туслах дүр дээр ажиллуулж гэдэг юм. Маш олон хүнийг хамарсан юм том уран бүтээл болж гарч исэн. За шагналын хувьд гэх юм бол тийм бид нар 23 оны Гигамоза олон улсын наадамд оролцоод шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч, за тэгээд шилдэг залуу уран бүтээлч, за тэгээд бас хамгийн нэг гол шагналахаараа шин эрэл гэдэг шагналуудыг авч исэн. Тэгээ мэдээж бид нар чи өөрсдийн театраа байгуулад бас тийм ч удаагүй байсан мэдээж маш их баярлсан. Биднэрт яг нөгөө бор зүрхээр явж исэн хүмүүст аягүй их уран зориг болсон. Хамгийн гол зүйл нь тий. Тэгээ тэрний дараач мөнгөн мод наадамд оролцоод бас шилдэг жүжигчин, шилдэг зураач гэдэг хоёр шагналыг авч исэн. Тийм ер нь аягүй сайхан амжилттай явж байгаа уран бүтээл маань юм байгаа. Бас нэр онцолж хэлэхэд одоо энэ жүжигийн урс улсын дүр дээр буюу одоо миний тоглож байгаа Гүмплиний аавд тоглодог дүр дээр маань Монгол улсын гавьяа жүжигчин Төмөр Уянгаа, Цэгмэдийн Төмөр Уянгаа тоглодог. Тэгээ Төмөр Уянгаа жүжигчин маань тухайн жилдээ яг Гигамоза мөнгөн мод айл наадмаас нь хоёулангаас нь шилдэг жүжигчин авчихсан. Тэр маань бас аягүй гоё бидний ч гэсэн маш баяртай зүйл болж ирсэн. Тий. Амархан хэцүү гэхээс илүү зүгээр ер нь бол аягүй сонирхолтой байдаг. Яг ингээд одоо жүжигчин уран бүтээлч хүний хувьд жилийн өмнө ч юм уу, хагас жилийн өмнө ч юм уу, тийм ээ, тоглож исэн зүйлээ эргээд санаад тоглоход ер нь бид нар бүгдэнд нь сонирхолтой байдаг баха. Тэг ягаад гэвэл энэ мэрэгжилтэй айртай дуртай хүмүүс учраас тий. Тэгээд юу гэж хулжилж авч үздэг вэ гэхээр миний хувьд болохоор хамгийн анх мэдээж яг ер нь яг цэвэр драмын одоо ийм том хэмжээний тайзны уран бүтээлийн гол дүр авсан миний хувьд болохоор энэ нэмтгийн хүн жүжигтэй анх удаа байсан. Тэр үднээсээ бол надад ер нь ингээд яг одоо жүжиг хийгдэж явах процесстууд бол ер нь хүнд байсан гэхэд бол хэсдэггүй тий. Надад бол тухайд хэцүү санагдчихсан. Ягаад гэвэл энэ чинь ингээд тэр одоо юу гэдэг 25 жил шал өөр амьдралаар амьдрцсан хүний одоо амьдралаар амьдрах. За тэгээд бидний яг дипломн дээр байдаг нэршил нь жүжигчин гэж байгаад тэгэнгүүтлээ тэрэн дээрээ доор нь давхар нарийн мэрэгсэн хүүхдийн театрын жүжигчин гэж байдаг байхгүй. Тэр үднээсээ би юу хэлэх гээд юм гэхээр би оюутан цагтаач тэр яг цэвэр драмын жүжигийн гол дүрд бол тоглож байгаагүй. Тэр үднээсээ хэл ярианы хувьд ч гэдэг юм уу одоо жүжигийг нуруунд дээр авч явах ч гэдэг юм уу те энэ зүйлсүүд бол надад миний хувьд бол айгүй хүндрэлтэй байсан. Тий. Тэгээд анх дөнгөж тоглогдоод эхлээд явж явах үед бол би бол ер нь өөрийгөө их голдог байсан. Тэгээд нэмтгийн жүжиг маань бол өдний хүртэл бас ер нь бол нэлээд олон тоглогдсон. Одоо миний хар барагцаагаар хэлэхэд лав нэг 70-80 удаа тоглогдсон байх. Тэгээ энэ олон тоглогдох хугацаанд бол би ингээ баг-багаар өөрийгөө хайж олж ирж тийм ээ баг-багаар олж авч ингээд юм жижигээр юм нэмж ингэж явж исэн байх. Өнөөдрийн одоо гэдэг 3 жилийн өмнө анх хийж явах тоглож исэн Гүмплийн өнөөдрийн миний тоглож байгаа Гүмплийн хувьд бол би тэр үеуд бол хамаагүй одоо өөртөө арай сэтгэл өндөр байгаа гэж хэлж болно тийм. Нэмтгийн хүн жүжиг маань одоо бид нэр визуал драмын жүжиг гэдэг одоо жанр нэршилтэйгээр тодтогч гаргаж ирсэн. Тэгээ анх бол ингэж гаргаж ирж байгаа хүмүүс визуал драм гэж юу юм бэ гэдэг айгүй их асууж ирсэн л да. Тэгээд энэ юу юм бэ гэхээр визуалар буюу гэтээ визуал эффект энэ төр биш шүү. Визуалар буюу одоо ингээд юмыг маш их төлөөлүүлж одоо ойлгуулна гэсэн үг. Мэдээж яг гол жанр нь бол энэ бол драмын жүжиг. Драм бол угаасаа хүсүүсээ явж байгаа ойлгомжтой. Тэрэн дээрээс энэ драма одоо ямар хэлбэрээр хүргээд байгаа юм бэ гэдэг дээр л бид нэр визуал гэж хэлээд байгаа. Тэрний үеийн гэхээр одоо хамгийн тод жишээ одоо миний хойно харагдж байгаа тайзны засал буюу зураачийн ажил буюу одоо хөшиг маань. Хөшиг маань болохоор одоо нэг 200-300-аад илүү тэ 200-аад орчим энэ полтой цуваар бүтээгдэж хийсэн байгаа. Тэгээд энэ ингээд зүгээр одоо юу гэдэг ингээд үзэгсэн шиг ингээд хойно хөшиг болоод байж байгаа зүйл ерөөсөө биш юм. Яадаг вэ гэхээр энэ одоо далайтай сцен болж явж байхад ингээд
иргэн тойрны уур амьсгал нь ингээд тэр чигээрээ амьлаад хөдлөөд хүн өөрөө ингээд юм 3D 4D юм ертөнцид ороод ирсэн юм шиг болоод тэнгуүтлээ энэ полтой цув болгоны цаанаас хүмүүс одоо нэг юм шар халтар полтой цув байлаа гэж бодоход тэрний араас нэг хүн гарч ирээд ядуу хүн болоод тоглодог ч гэдэг юм. Энэ тайз маань өөрөө ингээд бүхлээрээ ядуусын хороолол болж тоглогддог тий. Тэнгуүтлээ одоо энэ нэг хэсэг дээр жишээ нь энэ хөшиг маань ингээд тэр чигээрээ ингээд буугаад газар хүрээд буцаж дээшээд энэ ингээд нэг юм тэнгэр ингээд нүмерж орж ирээд буцаал алга болж байгаа юм шиг ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо миний саяны ярьсан зүйлүүдээс зөвхөн энэ дээр ярьж байгаа байхгүй. Гэх мэтчлэн энэ жүжигэн дээр гарч байгаа жижиг хэрэглэл тактикарац жүжигчдийн хэрэгжилж байгаа жижиг хэрэглэл хувц сунар гэдэг юм болгон өөрөө дандаа юм давхар утгыг одоо метафораар үзэгчдэд илэрхийлж байгаа ийм зүйлсүүд маш олон байгаа. Тийм үүднээсээ бол бид нэр одоо энэ жүжиг бол энэ жүжигийн жанр нь визуал драм юм аа гэж нэрлсэн. Дээрээс нь бас нэг сонирхолтой зүйлийг нэмээд хэлэхэд манай энэ тайсны хувцсууд маань болохоор одоо нэг хүмүүсийн хэлгээр комисси хувцсууд байхгүй. Тий. Бид нэр ингээ прессер гэдэг маш олон юм цув палтоныг аваад тэгээ тухайн үед одоо манай дээр ажиллаж исэн CTX сургуулийн дадлагжигч оюутнууд бид нэр бөөнөрө бүгдээрээ хамтдаа ингээд энэ тайзыг ингээд ойж исэн. Тайзны том бишгийг. Тэгээ тэр үүднээсээ энэ хувцсууд маань юм шин биш болоод ч тэр урд өмнө өөр хүн өмсчихсэн болоод ч тэр нэг юм бас нэг юм сүнслэг зүйл байгаа ч юм шиг аюугаа юм амьд юм шиг санагддаг л да. Бид нэг ингээл байж байгаа нэмтэн жүжигээ тоглох гол яг ингээл тайзаа нэгэ босгоод ирэхээр ингээл нэг юм цандаасаа л юм сүнслэг юм шиг юм амьд юм шиг ингээл зүйл босоод ирж байгаа юм шиг санагдаж тийм сэтгэл төрдөг. Аливаа уран бүтээлийг бол одоо би тэгж боддог л доо. Тухайн уран бүтээлийг харж байгаа хүн болгон үзэгч болгон өөрөөр бодол авах бах. Гэхдээ мэдээж бидний одоо хүрхийг зорж байгаа үг ч гэдэг юм хүрхийг хүсэж байгаа мессеж байгаа л да. Тэгсэн ч гэсэн ер нь хүн болго өөр өөрөөхөөр хүлээж авч харах хүн болгон өөр зүйл бодох бах, бодож гарах бах энэ жүжигээс. Энэ жүжиг дээр мэдээж үзүүлж байгаа, харуулж байгаа зүйл бол хамгийн түрүүнд маш одоо ариун нандин хайрын түүх байгаа. Магадгүй энэ одоо энэ нэмтгэн жүжигэн дээр уран бүтээл дээр гарч байгаа энэ хайрын түүхийг бол зарим хүмүүс, зарим одоо том урлагийн хүмүүс энэ бол одоо Ромео Жюльеттаас ч илүү агуу хайрын нандин түүх гэж хэлдэг тийм ээ. Ийм хайрын түүх байгаа. За тэгээд дээрэс нь бас нэг маш том зүйл юу вэ гэхээр ерөөсөө баян хоосны ялгаа. Тий. Бид нар бас нэмтгэн жүжиг сонгох болсон том шалтгаануудын нэг нь тэр байхгүй юу? Юу вэ гэхээр өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм ямар байгаа вэ? Тийм ээ. Одоо улсын хурал гэдэг юм уу, засгийн газар гэдэг юм уу, одоо бидний ярьдаг тэр дээр байгаа гэж хэлээд байдаг. Тэр хідэн нөхдүүд тэр цөөхөн хүмүүс маш их хөлждөг, маш их баяждаг. Нөгөө талд нийгмийн дийлэнх хувь нь маш их ядуугаараа ингээм амьдарсаар байдаг. Энэ баян хоосны ялгааны тухай энэ жүжигийн одоо бас гол түүхэн гэж хэлж болно. Тий. Тэгэнгүүт бидний анх энэ зохиолыг уншихад хаа байсан тэр 1600-700 оны үед Францад, Англид болж байгаа үйл явдал яг ингээ харах юм бол том дүр зургаараа өнөөдөр Монголд яг л байж байгаа зүйл байхгүй. Энэ нь одоо бидний одоо дотрыг сэтгэлийн утсыг их хүндсэн гэх юм уу те. Тэр үднээс энэ жүжиг маш их хиймээр санагдаж анх хийж исэн. Одоо хүртэл миний ярьж байгаа энэ зүйлс бол мэдээж нийгэмдэр байсаар л байгаа. Маш их одоо тийм гашуун түүхүүд гэдэг юм уу те. Тэгээд бидэд л одоо урлагийн хүмүүс, тайзны урлагийн хүмүүс тэгээд өөрсдийнхөө чаддаг зүйлээр, өөрсдийнхөө мэддэг зүйлээр одоо нийгэмдээ ш тэр магадгүй тэр дээд хүмүүс ч байна уу тийм ээ, нийгэмдээ иргэн тойрныхоо хүмүүс чаддаг зүйлээр өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхийг хүсдэг. Тэрний нэг зүйл нь бол одоо энэ нэмтгэн жүжиг гэсэн үг. Гарна бодох. Яг хэсэг болохоор бодох удахгүй. Би ер нь хойно төгсөж ирчээд тэгээд
тухайн дараа жил нь улаан өдрөө бас нэг явж 3-4 сар орчим ажиллаж ирсэн. Тэгээд тэндээс ер нь Монголдо амьдралаа өгөх гээд хүрээд ирсэн. Тэгээд эренгуутлаа ер нь яг найз зөвхөнтэйгоо гэх юм одоо танилцаад тэгээд дотносоод тэгээд нэг удаагүй нэг жил мөлийн дараанаас ер нь өргөж эхэлсэнээс хойш нэг жил мөлийн дараанаас эхлээ бид тэр хүүхдтэй болж эхэлсэн. Тий эхэлсэн гэдэг ба шүү дээ. Тий одоогоор болохоор 3 хүүхэдтэй бид хоёр. Тий охин хүү охин гээд 2 охин 1 хүүтэй. Манай баг нь одоо 9 бишээ том нь 9-тэй. Баг нь 2 ах хэвээр. Манай эхнэр болохоор ер нь урлагийн хүн бол биш. Тий. Манай хүн болохоор шүдний эмч мэрэгжилтэй. Тий. Танилцсан түүхэн гэх юм бол анх шүдээ үзүүлж хагаад танилцсан байт юм аа. Тий. Ер нь бол дэмждэг одоо дэмжихгүй байхгүй байхын л аргагүй л байдаг л да. Учир нь гэхээс яг дэмжихгүй байсан бол одоо өнөөдөр өдөө зэрэгтэй манай про театр ингээд юу гэдэг одоо үүсгэн байгуулагдсанаас хойш 3 гаруй жилийн хугацаанд 7-8 уран бүтээлийг ингэж гаргаж чадгаргүй л байсан баг тий. Одоо бид нар чинь өөрсдөө юу гэдэг хувийн театр учраас одоо нөгөө бор зүрхээрээ гэдэг шиг бүх одоо театрт байх ёстой албан тушаалууд дээр өөрсдөө дандаа давхар явж идэг. Одоо би хэд ингээ нэг уран бүтээл дээр жүжигчнээ хийж илаа гэхэд давхар одоо тухайн жүжигийнхаа маркетингийг хариуцдаг ч юм уу те постэр юмнуудыг хариуцдаг ч юм уу өөр нэг маань гэхэд одоо бас жүжигчнээ хийхээ хажуугаар хувцснуудаа хариуцдаг, за жүжигчтэй хариуцдаг, туслах найруулагч хийдэг ч гэдэм үү. Манай театрт яг ажиллаж байгаа хүмүүс ер нь дандаа юм давхар албан тушаалтай, давхар дээлтэй гэдэг шиг явдаг. Тэр үднээсээ бол яг жүжиг хийж байгаа, хийгдэж байгаа, шинэ уран бүтээл хийгдэж байгаа, жүжигүүдэд тоглож байгаа үеэр бол ер нь их ачаал өндөртэй байдаг. Тий. Жүжигүүдийг бол үзэлгүй яах вэ мэдээж. Тий. Манай театр маань одоо нийт 8 жүжигийн 4 нь ер нь хүүхэд гэр бүл рүү чиглэсэн, 4 нь одоо насан туршид тал руугаа гэх юм уу драм жүжиг. Яг насан туршид тал руугаа гэдэг нь ер нь бол нэмэх 14 хавцаа л да. Тэгээд тэр үднээсээ манай театрын хувьд бас юм насны онцлогийг, насны заагийг их одоо чухалчилж үздэг. Тэр үднээсээ манай хоёр хүүхэд одоо манай драмын жүжигүүдийг бол ерөөсөө үзег байгаа. Тий нас нь болоогүй учраас үзүүлээгүй гэсэн үг. Манай хүүхдийн жүжигүүдийг бол бүгдийг нь үзчихсэн. Тий айгүй дуртай. Одоо ялангуяа манай шилгүүн чигч гэдэг юм уу, Magic Box ч гэдэг юм уу. За эрхийн мэрэгний домог үлгэрээс сэтвсэн жүжигч гэдэг юм уу те. Тэгэл үзэл дараа нь жүжигийнхэн тухай ярилцаал тэрний юм байсан, энэ юм байсан, тэр нь яагаад тэгсэн энэ төр гэл ярилцах нь айгүй гоё. Сонирхолтой, үр дүнтэй байдаг. Анхны тайзны уран бүтээл гэвэл ер нь би оюутан цагийнхаа уран бүтээлүүдийг нэрлэх байх л та. Бидэд яг төгсөхдөө болохоор нийт 6 жүжигтэй төгсөж ирсэн. Тэгээд 6 жүжигээс болохоор 4 жүжиг нь тогтмол яг үзэгчд хүрдэг болсон байсан. За хамгийн анхны жүжиг гэх юм бол би магадгүй хамгийн анхны магадгүй илүү сэтгэл үлдсэн жүжиг гэх юм бол Домино гэдэг жүжигийг хэлэх байх. Тэр маань болохоор бид нар 3 дугаар курсын эхэнд сургуулийн тайз руу гаргаад тэгээд 4 дугаар курсээ төгслөд 2 жилийн хугацаанд сар болгон 2-3 удаа тоглодог байсан байхгүй. Айгүй олон удаа тоглож исэн. Айгүй нөгөө нэг одоо урлаг судлаач шүүмжлэгчдийн сэтгэл шүүмж маш өндөртэй тийм айгүй сайн гоё жүжиг байдаг байсан. Тэр жүжигээс бас их олон зүйл сурч ирсэн. Тэр бол одоо юу гэдэг оюутан цагийн жүжиг гэхээр тийм мэрэгжлийн бус ч гэдэг юм тийм зүйл бүр ерөөсөө биш. Үнэхээр яг бүр мэрэгжлийн хэмжээнд хийгдсэн байсан. Одоо том судлаач шүүмжлэгчч бүр ингээд маш сайн отзыв шүүмж өгдөг байсан. Тийм жүжиг байсан. Домино гэдэг одоо товчхон хэлэхэд үнэгний тухай түүх, үнэгний тухай жүжиг. Дээж уран бүтээлч хүнд бол хамгийн түрүүнд бол одоо хариуцлага гэдэг зүйлэл ер нь хамгийн их байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Би өөрөө СЭД-ийн сургуульд аягүй олон жил багшилсан. 8-9 жил багшлаад өнгөрсөн жилээс одоо төр завсарлсан гэдэг нь болцсон байгаа. Тэгээд багшилцах хугацаанд ер нь хүүхдүүдээсээ одоо нэгтгэх зүйл бол ерөөсөө хариуцлага байдаг байсан. Хариуцлагатай байж иж тийм ээ дараагийн зүйлсүүд одоо явах үнд суурь нь болж өгдөг. Тэ уран бүтээлч сэтгэлгээтэй байх одоо авьяасаа хөгжүүлэх гих мэтчлэн одоо зүйлсүүд одоо юу нэг хөвчлэн дараачийн алхам болдог л доо. Хамгийн чухал зүйл бол хариуцлагатай байх байх гэж бодож байна да. Тий. Зөв болгож хэлэх юм бол магадгүй мөрөөдлөөрөө зовж амьдарч байгаа. Зовж жаргаж байгаа гэх юм уу? Ер нь бол тийм хүмүүс гэж бид нар өөрсдөө боддог. Одоо жишээ нь юу гэдэг санхүүгийн хувьч гэдэг юм уу, ар гэрийн тал дээр ч гэдэг юм уу. Одоо жишээ нь манай ихч Солонгост байдаг байхгүй би ч ихээс ойлгохнаа. Манай их чинь Солонгост байдаг. Тэгээ над руу ингээл битээр хаяа ингээд ярьж байгаад надад хэлдэг байхгүй юу. Үгүй бэлгүүний анандөө ингээд
Монголд ингээд одоо амьдрах төслөөд л ингээд миний харж байгаа ингээд амар хэцүү байна тий. Ингээл одоо дээд доод хус төрөмж болдгоо, тиймж болдгоо тий. Байрны үнэнч амар өсөөл тий. Тэгээ хүмүүс нь ингээл амар муухай соёлгүй байгаа л, нервтэй байгаа л, стресстэй, төвчрээтэй, утаанд ч ингээл хүүхдүүд ч хордоол тий. Ингээл ирээдүйд ч ингээл амьдралын баталгаагүй, нийгмийн биш эрүүл мэндийн баталгаагүй ингээд ирээдүйд ч улам ингээл одоо ингээл ярьдаг хгүй. Мэдээж тэр зүйлс болгон миний дотор адилхан л бодогдож байгаа. Гэхдээ бид эдийн нэг одоо ингээд мөрөөдөж явсан. За одоо бол яг одоогийн байдлаар мөрөөдөж явсан гэхээс илүү зорж явж байгаа гэх юм. Энэ зам дээрээ байгаа учраас холдохыг хүсдэг л дээ. Тэр үднээсээ би тэрийг хэлж байгаа юм л да. Ер нь зовж жаргаж байгаа гэж. Мэдээж зовлон цаана маш их байгаа. Уран бүтээл тал дээрээч тэр арга гэрийн амьдрал тал дээрээч тэр одоо нийгэм тал дээрээч гэдэг юм уу. Ер нь зовлон маш их байгаа ч гэсэндээ бид нэр одоо ер нь тайзан дээрээ байж яг энэ уран бүтээлээр амьдарч байгаа тул да тэндээсээ кайф мэдрэмж авч тэгээ бас түрүүн хэлсэнтэй одоо холбож хэлэхэд энэ бүх болохгүй байгаа зүйлс рүү бид нэр ингээд уран бүтээлээрээ дуурч хэлж тэгээ түрүүн бас хэлсэнчлэн бид нар хүүхдийг багаас нь театраар ингээд одоо боловсрал олгоно гэдэг чинь бидний хүсдэг зүйл юу вэ гэхээр өнөөдөр бид нар ингээд 8 настай юм 10 настай хүүхдүүд ингээд уран бүтээл үзүүлээд тэр уран бүтээлээс ямарваа нэг тодорхой зүйлсийг олж аваад цаашдаа байнгын жүжиг үзээд насанд хүрлээхэд магадгүй одоо манай нэмтгийн үнэгч өнөө сүүлчин борогч өнөө үзээд ингээд явж хахад тэр хүн ирээдүйд насанд хүрсэн өнөө арай өөр хүн болж төлөвшнө гэдэгт бид нар одоо итгэдэг. Тэр итгэлээрээ л ер нь одоо амьдэрч одоо ингэж өнөөдрийн про театрыг хийж энэ уран бүтээлүүдээ хийж явдаг хүмүүс гэж л ер нь хэлж болно.